Сайн байцгаана уу? Та бүхэндээ нүдэ хайрлаж эрүүл байлгах зөвлөгөө мэдээллийг хүргэе. Нүд бол ад жаргалын толимон. Нүд бол таны эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг юм. Амьд организмд гаднах орчноос ирж буй гэрлийг дүрсчүүлэн харуулдаг чухал эмзэг эргэтэн тогтолцоо юм. Нүдний эмзэг мэдрэхүйн эргэтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтцэн гэмтэгтэй амархан байдаг. Энэ нь нүдний харааг муутгаа зогсохгүй цаашлаа системийн өвчин үүсгэж болдог байна. Бидний амьдралын хэм маяг ажлын ачаалаас шалтгаалan олон төрлийн нүдний өвчлөл үүсдэг. Сүүлийн үед цахим технологи, гар утас, суурин компьютер эрчээ авч төдий хэмжээгээр бидний нүдний хараа муудаж, нүд аргах, улаах асуудлууд гарах болсон. Тэм учраас та бүхэндээ нүдээ эрүүл байлгах зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Үүнд нэгдүгээрт нь нүдээ амраах. Биеийн бусад хэсэгтэй адил нүдэнд ч гэсэн амралт хэрэгтэй. Тогтмол цагт унтаж амрах нь нүдний хэвийн байдалд хамгийн чухал юм. Өдөр бүр тодорхой хэмжээний цагаар унтаж амарснаар нүдний булчин суларч амрах боломжийг олгодог байна. Хэрэв та компьютер ашиглахад маш их цаг зарцуулдаг учраас нүдээ анивчхаа мартаж нүдээ ихээр ядраадаг байна. Тиймээс нүдний ядаргааг багасгахын тулд 20-20-20 дүрмийг хэрэгжүүлээрэй. Энэ нь 20 минут тутамд 20 секундын зайтай зүйлийг 20 секундын турш ширтээд харна гэсэн үг юм. Нойр дутуу байх, шөнө олон цагаар ажиллах, зурагт компьютер удаан ширтснээс нүд аргаж улаах тохиолдлууд цөөнгүй юм. Тиймээс та тогтмол нүдээ амрааж, массаж болон цогц дасгалуудыг хийж хөвшөөрэй. Үүний тулд нүдээ анаад 7 уур болон дунд хуруугаараа 8 тоо хэлбэртэй хөдөлгөөн хийж иллэг хийх нь нүдний цусны эргэлт мэдрэл сайнаар нөлөө үзүүлнэ. Дасгалыг 8-16 удаа давтаарай. Хоёрдугаарт нь гэрийн нөхцөлд цайны уут буюу шаарыг ашиглаж нүдээ амраагаарай. Цайны уут нь нүдийг амраах тайвшруулах хүүхдэнжийн хэлбэрээр ашиглаж болох юм. Энгийн цай болон төрөл бүрийн ургамлын хантай цайг хэрэглэж болно. Цайгаа хандлсны дараагаар цэвэр хайрцагт хийж, хөргөчөнд хийж хөргөсний дараа зохиндоо жин хэлбэрээр тавих юм. Гуравдугаарт нь нүдний ариун цэврийг сахих. Нүд өвдөх гол шалтгаануудын нэг нь бохироос үүдэлтэй байдаг. Та бохир, нян, бактеритай гараар нүдээ нухлах, цэвэрлэхгүй удснаас болж нүд өвдөх нь элбэг билээ. Тиймээс хувийн ариун цэврээ сайтар сахиж байх нь нүдээ өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга юм. Нүд улаах бас нэг шалтгаан бол нүдэнд бохир орох, нулимсны сүв битүүрэх, ургамлын тоосонцор, аливаа харшил, гоо сайхны бүтээгдэхүүн, хурц үнэртэй бүтээгдэхүүн зэрэгс болж болно. Тиймээс юун түрүүнд орой унтахын өмнө нүрээ сайтар цэвэрлэж, бохир гараар нухгүй байхыг хичээх нь чухал юм. Нүдэндээ хүүтэн бүлийн жин 25-30 минутын турш тавих. Хэтэрхий хүүтэн жин нүдэнд ачаалал өгч болзошгүй тул болгоомжлоорой. Хүүтэн жин үргэсэн судсыг нарийсгаж нүдний алжаал ядаргааг тайлдаг. Мөн үргэс тэмэх төмс зэргийг нэмгэн хэрчээд гэрийн нөхцөлд жин тавьж болох юм. Нүдэнд бактери орохоос сэргийлж жин тавихаас өмнө гараа сайтар угаах шаардлагатай. Үүний дараагаар жин тавих алчуурыг буцалсан халуун усанд хийж бүлээн болтол хөргөсний дараагаар 5-10 минутын турш нүдэндээ тавиарай. Бүлээн жин өвдөлт намдаах, цусны эргэлтийг сайжруулж, нүд орчмын булчинг тайвшруулах үйлчилгээтэй юм. Мөн нүдний тусаалга тусах. Нүдний тусаалга нь олон төрөл байдаг ба сонгохдоо эмчийн залтаар сонгороо. Олон төрлийн витамин агуулсан тусаалгаас витамин B5 нь нүдний бодисын солилцоог нэмэгдүүлж, нүдний нөхөн төлжих чадварыг сайжруулан, вирусын эсрэг дархлаа тогтоож, нүдний ядаргааг тайлдаг. Түүнчлэн эмчийн зааврын дагуу нүдний ядаргаанд тодорхой нүдний тусаагуур болох хиймэл нунчимсыг хэрэглэж болно. Энэ нүдэнд ямар нэг гаж нөлөө үзүүлэх эрсдэлгүй тул энгийн үдшиж ашиглаж болох юм. Дөрөвдүгээрт нь эрүүл тэнцвэртэй хоол хүнс хэрэглэх. Таны хоолны дэглэмд их хэмжээний жимс-жимсгэн хүнсний ногоо байх ёстой. Хоол хүнсэндээ витамин А болон омега 3 тосны хүчлээр баялаг хоол хүнсийг хэрэглээрэй. 5 дугаарт нь нарны шил зөөх.
Нарны туян таны нүдийг гэмтэж наснаас үүдэлтэй шар толб үүсэг эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн хит ягаан туяаны цэцэргийг нарны шил зүүснээр 99-100% хамгаалдаг байна. 3-дугаарт нь хамгаалтын нүдний шил зүүх. Нүд гэмтгээс урьсан сэргийлэхийн тулд зарим нэг спортоор хичээллэх, үйлдвэрийн ажил хийх, барилга, гэртээ засвар хийхдээ нүдний хамгаалтын шилийг байнга зүүж байх хэрэгтэй. Мөн зориултын компьютерийн шил хэрэглэх. Энэхүү шилний тусламжтайгаар 50-66 см-ийн зайд төвөггүй дэлгэцийг төвлөрч харах юм. Өөрөөр хэлбэл нүдэнд ачаалал өгөхгүйгээр тодорхойлогдсон зайнаас дэлгэцтэй ажиллах боломжтой гэсэн үг. Гэвч зориултын компьютерийн шил нь цэнхэр гэрлийн хамгаалалттай шил биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Цэнхэр гэрлийн хамгаалалттай шил буюу бидний хэлж анснаар компьютерийн хамгаалтын шил нь дэлгэцийн цэнхэр туяанаас тодорхой хувиар хамгаалж удаан цагаар ажиллахад таатай байдаг ч нүдний ядаргаанаас урьсан сэргийлэх хэрэгсэл болж чаддаггүй байна. 7-дугаарт нь тамхи татваас зайлсхийх хэрэгтэй. Тамхи татах нь нүдний толб, катаракт зэрэг наснаас хамааралтай нүдний өвчнөөр өршлөх эрсдлийг нэмэгдүүлж харааны мэдрэлийг гэмтэх аюултай юм. 8-дугаарт нь оршины болон ашиглаж буй цахилгаан төхөөрөмжийн гэрэлтүүлгийг тохируулах. Гадаад орчны гэрэл болон цахилгаан төхөөрөмжийн гэрэл нь нүдэн дээрх ачааллыг нэмэгдүүлдэг. Жишээ нь та зурагт үзэж байхдаа өрөөний гэрлийг бүдэг байлгах нь, мөн ном уншихад гэрлийг тод байлгаж хуудас чиглэлийн тусгалтаа тохируулах нь илүү хялбар бөгөөд нүдэн дээрх ачааллыг тодорхой хувиар багасгадаг байна. Нүд удаах, загтнах, өвдөх зэрэг зовирууд илэрх нь хит мэдрэмтийн нүдтэй хүмүүст их тохиолддог. Хэрвээ танд эдгээр зовирууд илэрсэн бол нүднийхээ арчилгаанд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй шүү. 9-дугаарт нь нүүрний будгийн хэрэгслээ тогтмол цэвэрлэх. Нүүр будгийн хэрэгслээ тогтмол угаа цэвэрлэх, орой унтахынхаа өмнө нүүрнийхээ будгийг заавал зориултын цэвэрлэгчээр цэвэрлээрэй. Чанартаа органик будаг хэрэгсэл хэрэглэж өөр хүнд хэрэглүүлэхгүй байхыг зөвлөж байна. 10-дугаарт нь нүдээ ядрахаас зайлсхийх хэрэгтэй. Бүдэг гэрэлд юм унших хэрэггүй. Харанхуйд унших нь нүдний булчин чангалж загнаа үүсгэх үндэс болдог. Тиймээс та гэрэлтүүлэх сайтай орчинд ном уншаарай. 11-дугаарт нь сормосны будгаа зөв сонгох. Сормосны будаг сонгохдоо хамгийн энгийн найрлагатай усаар угаахад арилдаг элдв янзын өнгөний пигмент ороогүйг нь сонгороо. 12-дугаарт нь линз зүүхээс болгоомжил. Линзийг сүүлийн үед хүмүүс харааны шилнээс илүү их ашигладаг болжээ. 13-т нь агаар чигшүүлэгч хэрэглэх. Агаар чигшүүлэгч ашиглаж агаарыг сайжруулснаар нүдний чигт ч мөн адил эерэг нөлөө үзүүлдэг байна. Хамгийн багадаа агаарын чигшлийн түвшин 45% байх нь сайн гэж үздэг байна. Хамгийн эрхэм нандин эрхтний хайхрахгүй орхиж огт болохгүй бөгөөд энэ нь биднээс үргэлж халамж хайр, анхаарал шаардж байдаг юм шүү. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.